мэдээг хүргэе. Эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл хүргэх өнөөдрийн дугаар маань эхлэхэд бэлэн боллоо. Одоо сүүлийн жил манай Монгол улсууд харшил маань нэлээд давмгай эсвэл нэлээд ихсээд байна. Тийм болохоор өнөөдрийн сэдвээрээ харшил өвчнийг талаар ярилцгаар зочин хэмжээ авсан байгаа. Та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Би арьсны өвчин судлалын үндэсний төвийн арьс харшлын их хэмж Дорж хаан гэдэг юм байна. За баярлалаа. За ер нь бол монголчуудын сүүлийн жилүүдэд харшил өвчин маань нэлээд давмгай нэлээд тохиолдож байна тий. Үүний шалтгаан одоо юу юм бол нэгдүгээр харшил өвчин гэж яг ямар өвчин бэ? Харшил өвчний талаар хэлэхгүй мэдээлэл өгөөч. Тэгэхээр харшил гэдэг нь харшил төрүүлэгч нь бие махбодод орсноор тэрний эсрэг бие организм нь хариу үйлдэл үзүүлж байгаа илэрлэл нь. Өөрөөр хэлбэл харшил төрүүлэгчийн эсрэг бие организм хариу одоо хит мэдрэг хүлээж аваад хариу үзүүлж байна. Шин тэмдгийн хувьд ямар шин тэмдгээр анх илэрх вэ? Тэгэхээр тэр харшил төрүүлэгч нь юу байв те ямар замаар ороо ямар шин тэмдэг байсаа хамаарат нөгөө илэрх шин тэмдэг нь гардаг. Жишээлх юм бол одоо эд ингээ ургамлын харшлын үе явж байна. Тэгэхээр энэ ургамлын гаралтай ургамлын шалтгаантай харшлын үед бол ихэнх тохиолдолд нүд загдна, улаан хамар битүүрн, найтай, нус гойж, нулимс гойж ингээд жих хамар хоолой загтлаа иргэнлээ гэд ярьдаг жишээ нь. Тэгхийн бол одоо мөн эмийн бод суугаад юм уу одоо судсаар тариагаар авснаас болоод бие организмаар тархмал маш хурдан хугацаанд харшлын бууралд одоо өгдөг байх юм. Тодорхой одоо аллерген харшил төрүүлэгч маань арьсанд одоо тодорхой хэмжээгээр хүрэлцүүлж олон дахин удаан тавтан хүргэснээр арьсан дээр бас хавьтлын арьсны дерматит гэдэг бас арьсны харшил бас үүсгдэг байна. За тэгвэл сүүлийн жилүүдэд одоо харшил одоо хэтэрхий ихсээд байгаа гол шалтгаан хүчин зүйлийн үед юу юм бэ? За харшил бол өөрөө яг одоо орчин үеийн өвчин гэж бас хэлж болно. Үнэхээр одоо дэлхийн нийт хүн амын 40% ямар нэгэн харшлын өвчтэй Монгол улсын харшил судлалын нийгэмлэгийн судалгаа гэдэг Монгол хүмүүсийн 5 хүн тутмын нэг нь ямар нэгэн харшлын өвчтэй байна гэдэг. Тэгэхээр харшил бол жилээс жилд бол өсөж байгаа. Тэгэхээр энэ нэг талдаа соёл иргэншил хүмүүсийн одоо хит цэвэрхэн хит одоо тусгаарлагдсан баг хүндсэн энэ хотчлт тийм эдгэртэй холбоотойгоор бас илүү өсөж байна. Тэгээд тэрийгээ дагаад үйлдвэрийн хөгжүүлэлт автомашины утаа техник их болж байгаа тийм. Тэгээ агаарын бохирдол маш олон шалтгаан байдаг. Дархлаа системийн зүйл ихээр нөлөөлдөг вэ? Одоо хэд их одоо дархлаа нь буураад байна уу? Эсвэл хэд их мэдрэгшээд хэд их дархлаа нь мэдрэгшээд ер нь бол тийм дархлаа гэдэг бол өөрөө одоо байгалаас аюулсан тийм одоо хүн төрөлхтөн заяасан бие махбодыг өөрийг нь хамгаалах одоо хамгаалалттай төрүүлсэн байна л да дархлааны одоо механизмаар дархлаагаа одоо бие организмаа хамгаалдаг. Тэгэхээр дархлаа бас тодорхой хэмжээр гажуудалд ороод хит мэдрэгсэн байдлыг л бид нар одоо харшил гэж яриад. Зүгээр дархлаа дарангуулсан байж болно тийм халдвар төвчин, вирусны өвчин, удаан өвчсөн автрын өвчнөд дарангуул. Тэр үед бол нэг зэрэгсээд харшлын өвчин гэдэг нөгөө хүмүүс маань ихэнхдээ ингэдэг те ер нь бол харшилтай болсон дархлаа буурсан бай. Дархлаагаа дэмжиж гэж дархлаа дэмжих юм хэвлээд байдаг бас буруу юм байна те. Бас хэд мэдрэгсэн болохоор хэд мэдрэгсэн байгаа дандаа бус дархлаа дэмжих юмуд угаад байх юу нөгөө эсрэг эмчигээ залдар юм авах хэрэгтэй. Тэгээд харшилт үүсгэж байгаа хүчин зүйл гэж түрүүн асуулаа тийм. Хүчин зүйлд болохоор хамгийн нэгдүгээр удамшлах хэрэгтэй байдаг. Үнэхээр бидний амьдрал бараад гэр бүлд нь одоо харшилтай хүн байхад тэр гэр бүлээс нэг нь эцгийн хоёрын нэг нь харшилтай байгаад тэр гэр бүл огт харшилгүй гэр бүлээс төрөхгүйдээс илүү яг нь одоо 25-50% нь одоо ямар нэгэн харшлын өвчнөр өвчлөх магадлалтай байдаг. Тэгэхээр ээж аваа нь хоёулаа харшилтай хөвгтэй юм бол 75% гэж байна. Ерөөсөө харшилгууд бол гэр бүл нь харшилгүй хэлээхэд тэдний дундаас гарахуд 20-25% нь бол ямар нэгэн харшилтаас одоо өртөмтгий байх магадлалтай байдаг.
одоо хашлаас хэрхэн ойшилж ийн бэ те одоо хашил одоо хашлын шинэ тэмдэг эхлээд ирлээ тэгэнгүүт одоо хашлынхаа ойшлогоо шинжилгээг хамрах хэрэгтэй юу эсвэл урдчлаа шинжилгээ ойшлогоонд хамрах хэрэгтэй юм болов уу? Тэгэхээр уг нь бол юм одоо өөрөө харшилтайгаа мэдгүй тохиол яалтчгүй харшлын дурсан ч юм уу одоо ингээд бие организмд хямрал үүсгэхэд бол энэ ч хандхан зөв тий. Тэгээд яг ямар өвчний чиглэлтэй яасан гэдгээ бас чигээ аваад тэрний дагуу шаардлагатай шинжилгээний хэлэх. Зүгээр яг харшлаа ингээд тодорхой харшлын эмчид очиод харшлаа тодорхойлуулаад солио тавиулаад тийм юмнаас шалтгаалсан юм харшил байна. Тэр одоо ялангуяа урамлын ажлыг бол одоо төдий хөдөлдөг тэр нь танд илэрлээ энэ хугацаанд нэг тэр хугацаанд нэг юмч бол зөвлөгөө өгдөг. Тэрийг мэдээд бас авснараа яг нэг эрэг жилэн тэрнээс бас урьдчилан зэрэглэх боломж одоо юу вэ те эмийн бус те одоо сүүлийн бас вакцин яригдчихад тэрийг бол өгтүүлээд одоо хийх боломжтой эмчилгээ юу вэ гэдгээ хүн болгонд янз бүр байгаа шүү дээ. Нэг өгтүүлэх эмчилгээ тань тарж чад надад аргагүй ч юм уу зохихгүй ч юм уу тийм байх. Тэгэхээр тэрийг яг мэрэгжлийн эмчилгээр очиод сайн одоо чиглүүлж хэлүүлж авах хэрэгтэй. Сайн нөгөө вакцин гэдэг яриглаа те. Тэгэхээр нөгөө харшил бол ер нь идэгдэг өвчөө те. Тэгэхээр вакцины хувьд хэрхэн одоо ямар зориултаар ямар хүмүүс хийх боломжтой юм одоо хэрэг хугацааны давтамжтай хийдэг. Тэгэхээр яг харшил бол одоо тухайн үед тодорхой хэмжээний зөвөрийг нь бол арилгаад шин тэмдгийн арилгаад юм бол тэр хүн сайжруулаад идэгжил байд. Гэхдээ нөгөө талдаа энэ бол жил болгон одоо ялангуяа урамлын аршилтай жил болгон энэ харшуулж байгаа аллерген харшил төрүүлэгч агаарын тооцоололт гараад ирэх учраас бид нар энэ жил болгон тахилттай л явагдав. Тэр утгаараа зарим хүн би энэс салахгүй байна энийг идвэрхгүй байна гэж одоо хэлдэг. Гэтэ аливаа ямар ч харшлын өвчний үед бол тэр харшуулж байгаа харшил төрөгчөөс л зайварх хэрэгтэй. Одоо нэг эмийн харшилтай хүн бол тэрийг ерөөсөө насан туршдаа хэрэглэхгүй байгаа тэр хүн бас харшилд өртөж явдаггүй шүү дээ. Тэгэхэд бид нар бол одоо жил болгон 7 сарын 15-наас шарилж тоосоогүй үед бол бид нар өөрөө тэр шарилжгүй одоо газар тий улс орнд байх юм уу гэх юм бол тэр хүн хөдлөхгүй ч болно. Гэтэл одоо угаасаа ингээд бидний одоо өнөөдрийн амьдарч байгаа орчин цаг үе одоо улс орны хот маань тэгээд ингээд шарилж ихтэй учраас үнэндээ шарилтны харилцаа хүмүүс бас их зүдэрдгэлтэй хэцүү. Тэгэхээр энэ талаас бас нөгөө талаас энэ маань бас одоо эмчнэр бидний үүрэг гэдээ ч гэсэн бас нөгөө талаасаа нөгөө хот тогтчлт те нийгмийн үед бас нөгөө аль болохоор хотоо бас нөгөө зөвлөжүүлээд тэгээд шарилжгүй Улаанбаатар болох энийг одоо энэ одоо эхэлжил болгоно үнэлтгэлтэй тэгээ энэ жил ч одоо корона гэдэг илүү бас ярьдаг их мэдээлэл ирсэн юм байна. Тэгэхээр аль талдаа юм гэх юм бол бас шарилжгүй байх боломжтой. Харшил өвчтний маань одоо урьдчилан сэргийлэлт. Тэгээд тэр урьдчилан сэргийлэлтэн дээр энэ дээр бол гол нь тэр нэг вакцин эмчилгээгээд түрүүн асуусан. Тэгэхээр яг одоо бид нар зүгээр ойрын жишээнээс хэд ингээд нөгөө ковидын вакцин гэж 1 тун, 2 тун, 3 тун гэж ярьж байна. Тэгэхээр вакцин гэж ярьж байгаа хүмүүс бол энийг нөгөө ялангуяа одоо манай хашлын шарилжны хашлтай хүмүүс ойлгохдоо бас ингээл 1 2 хийгээд болгоцохоор юм эмчилгээтэй болж боддог байхгүй. Тэгэхээр шарилжны хувьд бол бас тийм биш. Энэ нь болохоор нөгөө бактерийн вирусээр үүсгэсэн вирусын эсрэг үүсгэсэн одоо амьд улам хүүсэн вакцины тухай ярихгүй. Энэ шарилжны хувьд бол урамлын одоо тоосон цорроос нь бэлтгэгдсэн. Тэгээд одоо шарилжийн өөрийн экстракт гэдэг. Тэрийг маш бага доозоор чимгрүүлэхтэй ингэж багаас нэгээд тэгээд ингээд ахиулаад өсгөөд нөгөө тал нэг талдаа бол одоо тэр үнд тасгаж яах гэсэн. Тэрнийх нь эсрэг тодорхой хэмжээр эсрэг бие үүсэж байгаа. Тэгэхээр энд хугацаа ордог. Манай арсны өвчин судлалын үндэсний төвдөр жил бүхэн явагддаг харшил судлалын лабораториос гаргасан шарилжны вакцин гэдэг байдаг. Тэр бол одоо жил бүр 4 сарын 5-наас хийгддэг байна. 4 сарын 5-наас 7 сарын их хүртэл тодорхой хугацаар ингээд схемээр явдаг. Хамарч шүршлэн маягаар хийдэг. Тийм вакцин эмчилгээ байгаа. Тэрэнд бол хамрагдаж байна. Мөн орчин үед бол одоо манай зарим харшлын чиглэлийн хувийн эмнэлгүүдээс оруулж ирж байгаа. Олон улсын хэмжээнд хэрэглэгддэг. Энэ шарилжуулаад бус урамлын одоо модлог урамлын ч юм уу ийм вакцинуудыг бас оруулж ирсэн байдаг. Тэр бол яг харьцангуй мэдээж гаднаас орж ирж байгаа учраас өртөг өндөртэй байх.
Тэгээд цаашдаа ч гэсэн юм бас нэлээ өргөсөх байх л та. Манай эмнэлгийн хувьд бол тэр вакцины имчилгээг бас хийдэг байгаа. Бас нийтлэг хэрэгэлдэг сүүлийн үед орж ирсэн Оросын холбооноос антиполин гэдэг шарилжны бас 4 төрлийн шарилжнаас гарч ирсэн антиполин таблет гэдэг схем бас вакцины бол юм. Зүгээр яг за вакцины биш юм аа гэхэд одоо яаж өшөө урьдчилан сэргийлэх вэ? Ерөөсөл харшлыг үүсгэхэд нөлөөлж байгаа тэр бие махбодын хүчин тий тэднийг бол халдварын ямар нэгэн гол мэдээ авах тэр одоо дорнол дараал мэрэгжлийнхээ эмчит хандаал одоо би эрүүл чиргэл явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүйгээр одоо ямар нэгэн өвчин байгаад байвал тэр хүн биш тодорхой хэмжээний харшилт өртөмтгий болох мэдрэгшээсийн сэлэн заацдаг мэдрэгш тийм нөхцөлийг үүсгэдэг. Тэгээд ирэхээр дээр нь харшлын айларга ороод байгаа өчигдөр тэр хүн чинь яг нэг илүү харшилт өртөмтгий болдог. Уг ядтал шууд хоолойгоо эрүүлж үлчдэг баг. Архив өвчнүүд ингээд сэдэрлээ ихэд баг дээр нь гардаг. Тоохгүй явж байгаа хүндрүүлдэг талууд байна те. Нэг өвчин тоохгүй явж байгаа нөгөө өвчнүүд дууддаг л байхгүй. Тэгэхээр альва өвчнийг бол тухайн цаг үед нь эрүүлжүүлээд дэмжлүүлээд мэдээж архив бол сэдэрсэн үед нь байгаа л явж шээ. Ер нь нэг харшилтай байхад дараагийн өөр бүтээгдэхүүнээс ч юм уу бусад зүйлс ажиллах магадлал хэрэг вэ? За угаасаа ингээд нөгөө харшилт одоо мэдрэгчсэн тий. Нөгөө харшил гэдэг чинь нөгөө аллергийн нэг яриад байна. Харшилт гэдэг чинь тэрний эсрэг энэ чинь давхлааны механизмаар явдаг болохоор тэрний эсрэг нөгөө эсрэг бие үүсээд тэгээд эсрэг бие үүссэн тохиолдолд тэр бол өөрөө одоо яг л эсрэг тэр вакцины нээж ижил тэр одоо ерөн дэвлэж тэр одоо юу яах вэ? Харшил одоо хөдлөхгүй өгтөнгөд зүгээр устдаад өөрөө алга болно гэсэн ойлголт байдаг тийм. Чи нэг урмал харшилтай хүн бол ингээл ерөнхийдөө урмлаас амсаа хамгаалал явахгүй бол одоо би ганцхан одоо усан харшилтай тийм. Шарилж дүүл ядагчгүй, өвчтөн урмал ядагчгүй гэж бодох юм бол тэр үгүй явандаа бол яг нөгөөдөлд өртөх магадлал нь зүгээр энгийн эрүүл хүнээс илүү учраас тэрийг хамгаалж явах хэрэгтэй. Ерөөсөө ингээд нөгөө солио тавиулдгүй олон жил харшлаар явагдаад зарим нь юм өрөхгүй яваад бас хүндрээ даасан болох жишээний те зарим нэг эмээ ууж байгаа нэг амлал өнгөрөөчдөг. Тэгээ их олон жилийн дараа ингээд солио тавьсан хүмүүсээр ихэнхдээ л аюул полио аллерген те олон төрлийн ургамалтай одоо мэдэрсэн гардаг ахын солио тийм. Тэгэхээр мэдээж тэр нэг өдөр бүх одоо хавар ургамлын тоосон зэрэг хөдөлдөг модлог ургамал тэгэл өвчтөн ургамал 7 сар гэл те 6 одоо 7 сараас 15-наас шарилжны юм харшилт бол шууд нэг өдөр бүгдийн зэрэг тэр хүн тоосон мөртэл тэд нар ч угаасаа бүгд зэрэг хахгүй юм чинь тэгээд харшилтаа болчихгүй шүү дээ. Тэгэхээр энэ ингээл нэмэгдээл байдаг байна. Тэгэхээр та ямар нэг ганцхан одоо аллерген харшилтаа байсан ч гэсэн бусдаасаа тэрийг бол хамгаалж явах хэрэгтэй нэмэлтгүй төлөв. монголчуудын дунд одоо хамгийн хилдэг тохиолж байгаа харшлал юу вэ? Одоо манай төвөөр үйлчлүүлж ирж байгаа хүмүүсийн ихэнх нь одоо ургамлын реноконнективити буюу нүдний хамрын одоо ургамлын шалтгаанд тоосон зураг үүсгэсэн харшлын өвчлөл одоо хамгийн их вэ. Тэгэхээр энэ өвчлөл нь болохоор одоо ургамал ногоон байгууллагт мань одоо хэдийн үедээ ямар ургамлын тоосоо гүйж байгаас хамаарат ингээд тодорхой өвчлөлтөд явагддаг байна. За дөнгөж одоо 4 сарын 15-наас 6 сарын 15-ны хооронд бодлого ургамлууд явагддаг. За бодлого ургамлаас манай Монгол орны хувьд бол хуус суулаас бургас суулбар илүү ингээд тоосон зэрэг хүмүүс их өвчлөлтөд байна. Дараагийн нэг хэсэг нь болохоор 6 сарын одоо сүүлээс 7 сар ингээд бүхэлдээ үргэлжилдэг. Үйтэн ургамлууд гэдэг. Манайд одоо ерхөх соороор үйтэн ургамлууд 5 сарлаа гэдэг. Эднэрийн үе байдаг байна. Энэ ерөнхийдөө сая 7 сар дууслаа тийм. Тэгээд яг наадмын дараа гэж хинт маань ярьдаг. Өчтнүүд маань яг 7 сарын 15-наас 10 сарын үргэлжлээд 20 хүртэл шарилжны үе хөл газрын өвсөр юмл одоо зөвлөн амслын цагны харшлыг үсгдэг. Тэгэхээр энэ үеүүдийг хэлсэн нь болохоор бас нэг зарим одоо сонсож байгаа сонсогч маань миний хөрөөс ингээд хавар хөдлөл зогсчдөг ч гэдэг юм уу те. Нэг зөвхөн 7 сартаа ингээд зогсоод бол
зарим миний бүр 9 сар тэрхүү 8 сар 10 сар. Тэгэхээр тэр чинь бас нэг дотроо ямар урмаас шалтгаалаад хэдийн үед хийж байгаа нь тэрийг бол цаг хугацаанд бас хэлж өгч байна. Тэгээд та солио тавиулах юм бол яг нь ямар үеийнх нь гэдэг нь гараад ирдэг. Солиог бол одоо улсын нэгдсэн хэмжүүдийн харьцлын кабинетууд те манай харьцны өвчлөлтийн үндэсний төвийн харьцлын хөтөлбөрийн кабинетууд мөн одоо хувийн харьцлын чиглэлийн эмчнүүд бүгд л харьцлын одоо орчин үеийн шүүл одоо эмчилгээний одоо харьцал юу нэг дэгдэг өвчнө үү? За харьцал идэх үхээр бас нөгөө нэг ямар аллергенээс л хамаарат байна л да. Тэгээ ямар харьцал төрүүлэгчээсээ тэгэхээр орчин үеийн эмчилгээнд гэвэл ер нь бол бид нар хамгийн түрүүнд л нөгөө антигистамины харьцлын эсрэг юм барьж авдаг байгаа. За энэ юм бол яаралтай байгаа тохиолдолд хамгийн орон эмээсэн одоо огцом одоо харьцал өгөөд амьсгал бачуураад тий тухайн нөгөө шин сэнгийн эсрэг эмчилгээ гэсэн үг тий амьсгал бачуураад ирэх юм бол та зөвхөн одоо эмчийн хүлээлгүй эмнэлэг хандаж амжихгүй хамгийн түрүүнд орон эмээсэн эмнэлэг ороод харьцлын эсрэг юм аа гэж харьцлын эсрэг юм нь болохоор 1 2 3 4 5 одоо 7 8 дөрвөж гарч байна те. Ингээд харьцлын эсрэг юмуд бол байдаг. Тэгэхээр энэ юмнуудээс бол заавал жураг бичиж эмчиг гэхгүйгээр маш яалтаж шаардлагатай тохиол одоо энэ тусламжийг бол авч халбал. Гэхдээ ихэнх тохиолдолд хүмүүс маань энэ юмыг бас бие биенээс хамт амжиж сонсоод те яриад чи энийг би ингээ харьцал байх шиг байна юм. Чи энийг ууч энэ сайн би юм гэсэн гэд хэлдэг. Гэхдээ тухайн хүнд бас тохирох байна, тохирохгүй байна тийм. За зарим хүн бүр удаа өвчсөн хүн маань нөгөө шууд арай жоохон хүчтэй одоо харьцлын юм уугаад дарж байхад дөнгөж эхэлж байгаа хүнд харсан чинь одоо тэр чинь бас зөөлөн сэнэлж болж шүү дээ. 1 2 дугаар үеийн антигистамаас эхлээд явчих чинь шууд тэгэх юм бол нөгөө 10 жил 20 жил өвчсөн хүний юмыг аваад шууд уувал одоо бас бас тэрийг бодох ёстой тийм. Жишээлх юм бол одоо хүн өөрөө ууж байгаа л тийм өөрийнхөө одоо 10 жил өвчсөн юмээ уугаад дардаг байсан юм шууд аль хөвгт ингээл яна харьцлын хөтлөө өнгөлөө энэ самаа гэдэг зүгнээс зүгээр яалтаа тохиол төр бас тус болно. Түүнээс бол ер нь бас эмчийн чиглэл бол орж байгаа. Тэгэхээр ер нь хин нэгний дам яриагаа ч юм уу тий бусдын заад зөвлөгөөгөөр одоо ямар нэгэн эмийн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь бол аюултай байх нь тий. Ер нь энэ эмийн бүтээгдэхүүнүүд харьцлын эсрэг юмыг удаан хугацаанд хэрэглээд явах бол аж нөлөөний хувьд ер нь эсрэг заалт байгаа юм. За яг харьцлын юмнуудад өөрөө харьцал төрүүлэгчийн эсрэг учраас тэрнээс харьцна гэж байхгүй. Ажлаар гайгүй. Зүгээр харин нөгөө харьцал сайн гэл одоо манай хэмжээнд дан шинэ голооны бэлтгэлч гэдэг юм уу тий. Шууд ингээд голоо эдсэн ч гэсэн бас юм одоо асуугаал яриад орж ирдэг. Тий одоо тэр бол аюултай. Нэг хомоолоор ингээд утдаг ч лөө тий нэг дан угаасаа ингээд амьсгал бачуураад авч байгаа үед одоо тэр хомоолнууд нь хэр гэдэг юм тий. Тэгээд тэр голооч өөрөө хамгийн сайн чанарын яг өвс ногооны шинэг хүртгэл гэсэн л дээ. Гэхдээ тэрийг өөрөө угаасаа нөгөө ургамал нь өөрт нь ороод аллерген олд ороод харьцлын хөдөлгөөнд байгаа хүн тэгээд уувал одоо бас бүр нөгөө анафилаксис шок хүчтэй одоо харьцал өгөл одоо яг тэр бас аюултай. Тэгэхээр энэ бас боломжтой юм. Тэгэхээр овнаа үзэгдэж сонсогч маань сонсож байгаа бох тий. Дан яриагаар биш тий. Заавал эдийн заавал зөвлөгөөгөөр бүтээгдэхүүнээ хэрэглэх нь одоо чудалгаа шинжилгээ дээр тулгуурчин бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй юм байна. Одоо чинь эмийн арчил байна тий. Эмийн арчил чинь тэр хүн одоо 10 жилийн өмнө хэрэгэлсэн юмдаа арчаад одоо 10 жил болсон чи одоо би зүгээр эзгэхэд бол тэр өнөө чинь байж л байдаг. Ажлуудаар гараад ирдэг. Тэгээд нэг юмд харьцалтай хүн цаашдаа ингээд нөгөө багтаараа л харьцлын эсрэг бас тэмцээл бие одоо дархлаагаа ингээд бас зүв байлгаал тий. Ядрахгүй ажил амьдралдаа зөв зохицуулаад хажуугаар нь одоо ямар нэгэн өвчмөөр хууч өвчнө ингээд эмчлүүлээд ерөнхий биеийг сайн эсрүүцэн сайн байлгаад байх юм бол одоо энэ бүхэндээ өртөхгүй байх жишээ тий. За энэ жилийн үед бол мэдээж бас хур бороо сайтай сайхан одоо зуншлаг болоод намарч байна. Тэгэхээр ургамал илүү хур бороо ихтэй ургамал илүү ургасан жилээр үнэхээр манай харьцалтай өвчнүүд бол илүү нөгөө шинж тэмдгийн өрнөх хугацаанд орцдог учраас бас энэ хэцүү байдаг тийм. Зарим гантай жилнээс бол харьцангуй гайгүй байдаг. Нөгөө ургамлаа зүгтэн гэж байхад тэрнээс бол айлтгаар яг нь хувийн хамгаалалт хэрэгслээ тийм. Одоо хүмүүс их сайн зөвлөгөө
одоо бид нарт одоо чинь ийм урамлын ажилтны хүмүүс одоо энэ хүн таач гэсэн ялгаагүй одоо өглөөний үе те өөрийн 4 цагаас эхлээд 4-5 цагаас эхлээд нөгөө өглөөний 10 цаг хүртэл тийм ээ оройны 4-5-аас эхлээд оройн өчийн 10 цаг хүртэл одоо цонхон нэг байх хэрэгтэй. Ягаад гэвэл яг нөгөө нар дэше өрөөл агаар мандал дэше ингээд хөөрөхд урамлын цаасан яг дэше хөрчдөг. Яг тэр нарны мангаар мандал. Дараа нь оройхон болохоор яг ингээл бас нар жаргал алдт нөгөөд нь ингээл доошоо бас ингээл бууж идэг. Яагаад тэр үеэр та цонхоо онголгоо хаалгаа онголгоод ажил хөдөлмөрөөр тэр үеэр гадар яваад амжуулвал тэгээд тэр өдөр нь одоо бороо орсны дараа ч юм уу салхи ихтэй өдөр мөдрөө бол үнэхээр хэцүү. Энэсээс хамгаалах хэрэгтэй. Тэгээд ийм үеүүдээр одоо явахгүй байх ч юм уу бус үүдэн цонхоо хаалгаа онголгоод гадар явж ирээд одоо хамгийн нөгөө агаарт байгаа салхиар доос нүрч байгаа юм чинь бидний гадуур ууч бид нар үсэн дээр өмнө шүү дээ тийм нүүр ам арьсан дээр гадна хил байгаа арьсан дээр тэгээд энэээс усан доогдоо үсээ угаад нөгөө гадуур уцаад өдөр болгоо байхгүй нь ойлгомжтой нэг татгч нь өнөөд ингээд багслаа тавьж жишээ нь тийм бид нар энгийн мөртлөө аягүй ач холбогдолтой одоо тэр ямар урамлаас хамаарат ингээд хүнсний зүйл дээр анхаарах хэрэгтэй байхгүй жишээлх юм бол одоо яг шарилжны үеэр ингээд хэлэхэд бол шарилжин таршилтай хүн бол одоо гүүний айр саа, помидор, апельсин, мандарин, шийга, амтдгаа зөв юм бол эдгээр тэгээ ер нь л газраар бодож юмсуудыг хэрэглэх юм бол идэх юм бол яг нь магадгүй та айр хүн бол нэр яг шарилжин донд орцсон юм шигээр шинжтэнд өгөх тохиолдол байдаг. Тэгэхээр энэ хүнсэн дээр бас илүү бас анхаарах хэрэгтэй. 4 сарын 15-наас 6 сарын 15 модлог өргөмөл гэж энэ үеэр бол яг гол нь модноос урсан юмсууд бол тохирохгүй. За үеэр өмнө ярьсан тэрний үеэр бол бүр тэрний гаралтай бүтээгдэхүүн ялангуяа урамлын ажилтны хүмүүс бол энэ 6 сарын 15-нд 7 сарын 10-нд өгөө яддаг нэг кофе гаж хязгаарлаж сууж байгаа ч гэсэн нэмэр болно л гэж. Одоо сүүлийн үед одоо хүмүүс маань одоо сошиал одоо мэдээлэлээр те за энэ хашлын тариа энэ юм сайн гингээл бусдаас амд амьдсан одоо маш их тийм өндөр дааврын гаралтай тариануудыг одоо маш ихээр хийлгээд байна. Энэ тал дээр одоо хэр одоо зүг бэ? Ер нь хийх юм зүг үү? Дараагийн одоо гайш нөлөө сөрөг нөлөөллийн хувьд. Энэ харин аюул чухал асуулт тийм. Ялангуяа энэ мөрөгчүүд бид нар энийг бас ярилцдаг. Тийм сүүлийн үед бол ерөөсөө ялангуяа энэ харшилтай гэдэг зуны энэ ургамлын цаг хугацааны явагдаад өнгөрөх энэ харшилт бол ерөөсөө л богинохон хугацаанд хурдан хүчтэй нэг сайн дараад авчихъя гэдэг үүднээс одоо эмчнэр бол энийг тэр болгон бичдэггүй шүү дээ гармууд дээр энэдэг. Үнэхээр бид нар альж практик одоо хамгийн түрүүн гарцаагүй юм дээр барьж авдаг л тариа гармууд гэж. Тэгэхэд бол бие биенээс амд амжаад хэрэгэлдэг хэдэн жил хэрэгэлсэн тийм усудаас орж ирээд байна. Тэгэхээр энэ гармонтой тариа одоо манайхаар бол тэр кинолог гэдэг тариа, дексаметазон гэдэг тариа байна тийм. Зүгээр хашлын юм уугаад намдаад энийг үргэлжлүүлээд хэд хоног уугаад явахын оронд чи энийг одоо тариад нэг 14 хоног ч юм уу, нэг 3 хоног ч юм уу, 5 хоног ч юм уу ингээд зүгээр тухайн үед л намд арчихын төвднээс хийлгээд энэ бол буруу сонсогч одоо үзэгч та бүхэнд хэлэхэд ягаад гэвэл гармонтой тариа гэдэг бол нэгдүгээр дэмжин заагаар хийх ёстой. Гол нь яагаад энийг ингээд дур мэдэж болохгүй гэхээр энэ ч өөрөө гормон те бие махбодын гормоны тэнцвэр байдлыг алдагдуулна. Бодисын солилцоонд бол нөлөөлнөдөө шаарх үүсгэх нь, ясны сэрэгжилт үүсгэх нь тэгээ ерөнхий дархлаагийн чинь буулгана. Энэ бол зүгээр хэн дуртай барьж аваад байдаг эмчилгээ биш ээ гэж бүр зориуд одоо хэлхийг хүсэж байна. За тэгээ бас эмчилгээнд дээр их нөр одоо хүмүүс маань нөгөө нэг заслагуудыг хэрэглэдэг тийм одоо хамарлуугаа ингээд засдаг. Тэгэхээр заслагаа бас ихэнх хүмүүс маань бас буруутцаад байдаг. Жишээ нь одоо шууд ингээд тонгойж аваад ингээд цэцдэг тийм. Тэгэхээр нөгөө нэг шууд амьсгалын зав руу орох ч юм уу. Эсвэл бол нөгөө нэг хамрын таславч руугаа цацаад одоо яваандаа нөгөө таславчийн өрөвсөл таславчнд маань үү тийм. Тэгэхээр бас хүмүүстэй заслагыг хэрхэн зөв цацах вэ гэсэн талаар мэдээлэл. Тэгэхээр ер нь л ингээд нөгөө гэдэж ирж байгаа л цэцдэг шүү дээ. Хойш нь тийм тусаалгаж гэсэн одоо бол тэгэхгүй ер нь бол бас улмал одоо юу шинжлэх ухаан хөгжөөдлөө тийм анхаа ухаан ч гэсэн хөгжөөд. Тэгэхээр яг нь ерөөсөө ингээд өөрийнхөө төвшөнд тийм нэг амьсгалах төвшөндөө л тэр явах хэрэгтэй байхгүй. Өшөөд тусаалгаж гэсэн
Өсөө ингээд тусаагаал тий одоо нэг жоохон хагас юм дотор талаа салстаа дагуул тусаа. Тэгээд эргээд жинхэл таны тэр тусаалга таны хамрын салстал хүрэх гэж байгаа байхгүй юу? Хойшоо ингээд гэдгийг л хоол руу ч орвол тий хамтагдаал гэдэг энэ бол буруу тусааж байгаа юм шиг. Тэгээд буцаагаад ингээд тонгоогоод хамраа жинхэнэ таны яг дөнгөж ингээд хажуултал хийсэн салстаар чинь алсан хэсэг нь яг нь хамрын салстад ингээд доошоо тонгоогоод эргэж энэ салцыг чинь мөрхөд одоо жинхэнэ өөрийнхөө суудсан риск хөлчлөгээ үзүүлээд хамраа чинь Тухайн салс тавтай. Тэгээд бас ингэдэгтэй нөгөө юу баруун гараараа барьж байгаа 100 хамарлууга тий хонгойгоод тэнгүүтээ гадагсан чиглэлтэй зүүн гараараа бариад гадагсан чиглэлтэй баруун хамарлууга тий техниктэй тий тэгэхгүй бол бас буруу заавал таславч руу ороод одоо хугацаанаас өргөсөл үүсгдэг тий. За дараа нөгөө имээ ингээд бас тэр болгон юмч одоо ялангуяа ачаал ихтэй үзвэл эмч бүр ингээд одоо хамрын болон нүднээс тусаалгыг нэг бүр ингээд хийх заалтыг нэг хүрчлэн тусгаалan тухайн ингээд арай тогтцоо боломж ч байдгүй маш ачаалтай ажилдаг учраас тэгэхээр аль газраас та эмийн сангаас эм зүүчээс энийг бол эрс цутаар хүмүүс бол яг нь заавын асуугаад тийм тэгээд тусаалга шүршлэг гэдэг нь бол сайн асууж байгаа. Аваад гараад явах. Тэр нь яаж хэрэглэвэ гэдгээ. Тэр хүмүүс ч гэсэн танд тайлбарлаж үүрэгтэй. Та тэрийг зүгээр бушуухан худалдаа солилцоог л гэрдээ авчиад хүнд өгөхгүй өөрөөр хэлбэл амиа уухаас яах асуудалаар яг яаж гэдгийг те хитэн цаг яаж уух юм те юугаар даруулж уух юм гэдгийг бас асууж байна. За баярлалаа. За өнөөдрийн дугаар маань ерөнхийдөө өндөрлөх тийшээ хандж байна. За өнөөдрийн дугаараас маань одоо үзэгчдэд маань одоо нэлийн харшлын талаар дэлгэмгүй мэдээлэл авч чадсан гэдэгт найдаж байна. Тэгээд магадгүй одоо би эмчээсээ асууж амжаагүй асуулт байж магадгүй. Одоо сүүлийн асуултыг танд хүртээе. Баярлалаа. Тэгэхээр одоо өнөөдөр бид нар харшлын тухай ярилцлаа та бүхэнтэй тийм. Тэгэхээр харшлын тухай ярилцахад бол ерөөсөө харшил бол одоо нэг төрлийн одоо бас нэг хүмүүсийг зовоосон нэг өвчний нэг одоо чиглэлтэй салбар болчлоо. Тэгэхээр энэс яаж сэргийлэх вэ гэхээр одоо харшуулсан юм харшил төрүүлэгчээс илүү хамгийн түрүүнд эрүүл байх нь л чухал байд. Тэгэхээр эрүүл байвал энэ харшилтаж бас өртөхгүй байх байхгүй юу? Яаж эрүүл байх юм гэхээр хамгийн гол нь та зөв хоолдог байх хэрэгтэй байна. Зөв сайхан унтаж амардаг байх хэрэгтэй байна. Тийм ээ? Тэгээд агаар салхинд их явдаг байх хэрэгтэй байна. Ялангуяа ингээ эдэр насны харшилч өөрөө эдэр насны залуус өвчин болчиход байна. Тэгэхээр манай залуучууд хүүхэд залуучууд яах вэ гэхээр ерөөсөө ажил амралтаа зөв зохицуулдаг байх хэрэгтэй. Ялангуяа ажлын насны хүмүүс хит одоо амрахгүйгээр ингээд ядартлаа ажил туйлдаад харшилтаас хүртэх нэг шалтгаан болж байна. За бага насны хүүхдүүд ялангуяа сургуулийн насны хүүхдүүдэд зориуд анхааруулж хэлэхэд бол тэд маань яаж ядарч байна одоо гэхээр телевиз, компьютер утасныхаа одоо дэлгэцсэн өмнө удаан цагаар хэдэн цагаар эцэг эхийг одоо хяналтгүй эцэгүүдний анхаарахгүйгээр хэдэн цагаар бүр бага насны хүүхдүүд хүртэл энд одоо хүртэж байна. Тэгээд ирэхээр ганц харшил биш бусад бүх өвчний одоо сэтрэх бусад өвчнөд одоо өртөх нэг шалтгаан болж байна. Тэр тусмаа манай харшил бол өөрөө ингээд одоо дэлгэцийн туяа бас нөлөөтэй найрсны ялангуяа харшилтай хүмүүст бас энэ хамааралтай. Тэгээд энэ бүхнээс одоо үр хөвгтэй болоод залуучууд эдгээр насныхан маань нийт харшилтай хүмүүс маань ерөөсөө харшилгүй эрүүл хүмүүс маань харшлын өвчнөө одоо өвчлөхгүй тулд яг нь зөв сайхан амарч зөв эрүүл хоол идэж аль болохоор имээс зайлсхийж ингэж одоо амьдрах хэрэгтэй байна гэдгийг хэлхий хүсэж байна. За баярлалаа. Өнөөдөр бид бүхний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эмчтэй баярлалаа. За тэгээд өнөөдрийн дугаар маань өвгөр өндөрлөж байна. Дараагийн дугаар боллоо. Түр баяртай.